Би Говьлтай аймгийн Төвд онцгой байдлын полист ажиллаж байгаад 2008 онд тэтгэвртэй гарсан. Улаанбаатар хотод орж ирээд одоо 2010 оноос хойш би миний сүлжээнд ажиллаж байна. Тэтгэвртэй гараад бол одоо мөнгөн хэрэгцээ байсан учраас одоо өндөр настан гээд өөр газар боллоо одоо өндөр настай хүнгээр авдаггүй байсан. Миний сүлжээ бол надад болоо тийм юм хаалцахаар хөнгөөр бол одоо боломж тавьсанд бол одоо баяртай байдаг. Компанид ажилласнаар бол одоо миний одоо амьдралд бол одоо маш их өөрчлөлт гарсан. Би тэтгэврийнхаа төгрөгөөр хэдэн төгрөгөөр болоо одоо амьдралаа болгож чадахгүй байж хат бол энд бол орсноосоо болж болоо би цог хэмжээний юм бол амьдралд бол маш их өөрчлөлт орж байгаа. Би бол яг байнгын хөдөлгөөнтэй ингээл ажил хийгээд явж байхад миний бид ч гэсэн бол нөлөөтэй сайн байна.